Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Espanol тоогийн суваг. Энд би Испани хэлийг эхнээс нь суур тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр хоол ундтай холбоотой хичээлийн 2 дахь хэсгийг үзнэ. Төгсгөл хүртэл хамт байгаарай. Шинэ хичээл бүрийг алдалгүй үзэхийг хүсвэл subscribe хийж all буюу бүгд товчийг идэвхжүүлээрэй. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Англи хэлийг анхан болон дунд түвшний онлайн ангиудыг ангиар болон ганцаарчлан хичээллэх сонголтууд байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Мөн 3 дахь сонголт нь 100% онлайн анги. Хэрэв та тогтсон цагт англи хэлээ сайжруулах боломжгүй бол 100% онлайн ангийг сонгож болно шүү. Энэ анги маань бүрэн цогц материалтай ярих, унших, сонсох, бичих чадваруудаа хөгжүүлнэ. Хичээлийн тайлбартай, бясалгал ажлуудтай, мөн хариугаа шалгах боломжтой. Ингээд өнөөдрийн хичээлд оръё. Хоол, la comida. 2 дахь хэсэг нь. Шинэ үг үзнэ. El desayuno. Өглөөний цай. El almuerzo. Өдрийн хоол. La cena. Оройн хоол. El bistec. Үхрийн гол мах. Los guisantes. Ванду. Los frijoles. Шош. La lechuga. Шанцай. Las naranjas. Журч. Las manzanas. Алим. El huevo. Өндөг. Asado. Шарсан. Desayunar. Өглөөний цай уух. Almorzar. Өдрийн хоол идэх. Cenar. Оройн хоол идэх. Cocinar. Хоол хийх. Preparar. Бэлтгэх. За ийм хэдэн шинэ үг үзэж байгаад л амьдралдаа хэрэгжүүлнэ дээ. Ejemplos. За хэдэн жишээ харнаа. Yo desayuno huevo y pan. Би өглөө өндөг талах иддэг. Tú comes manzanas en el desayuno. Чи өглөөний цайнд алим иддэг. El almuerzo bistec con frijoles. Тэр өдрийн хоолнд стейк, шош иддэг. Бистек, шууд стейк гэдгээр чилдэг, үхрийн гол махч гэж хэлж байгаа тийм ээ. Preparamos ensalada con lechuga y la zanahoria. Бид шанцай луувантай салат бэлтгэдэг. Vosotros cenáis pollo asado. Та нар оройн хоолнд шарсан дахиа иддэг. Ellos comen guisantes con carne. Тэд нар махтай хамт ванду иддэг. Ellos cocinan la sopa para el almuerzo. Тэд нар өдрийн хоолнд шүлтэй хоол хийдэг. Одоо үүний дараа нэг харилцан яриа үзье. Гэр бүл дотроо оройн хоолны тухай ярьж байгаа нэг яриа үзнэ. Мама, ¿qué cenamos hoy? Өнөөдөр оройн хоолнд юу идэх вэ? Папа, yo ceno bistec con guisantes. Би стейк, үхрийн гол мах, вандутай идье. Hija, yo ceno carne con frijoles. Би шоштой мах идье. Hijo, yo ceno carne con guisantes. Би мах вандутай идье. Mamá, yo preparo bistec con ensalada de lechuga. Би стейк, шанцайтай салат бэлтгэе. Папа, hay naranjas? Журч байгаа юу? Mamá, sí, hay manzanas y naranjas. Бага, алим журч байна. Hija, yo como manzanas. Би алим идье. Hijo, yo como naranjas.
Би журж идье. За тэгэхээр өдийд болвол ийм харилцан яриаг ойлгох хэмжээнд хүрч байна. Одоо үдсэн сурснараа дасгал дээр ажиллаад үзье. Ejercicio 1. Дасгал 1. Орчуулаарай. За энэ хэдэн үгнүүд байж байгаа. Эдрийг орчуулаарай. Энэ steak бол үхрийн гол мах шүү. Түрүүн би steak гэж хичээгүй. За энэ хэдийгээ Испани руу орчуулад үзээрэй. Ганц 2 минут гаргаад бүгдээрингийн за тэгж хэлдэг гэж бодчих. Одоо хариугаа шалгая. Өглөөний цай el desayuno. Steak үхрийн гол мах el bistec. Өдрийн хоол el almuerzo. Шош los frijoles. Журж las naranjas. Алим las manzanas. Алимнууд журчнууд гэж орж байгаа. Өндөг el huevo. Оройн хоол la cena. Шанцай la lechuga. Ejercicio 2. Дасгал 2. Зөв хариулт сонгоорой. ¿Qué es el desayuno? El desayuno гэж юу вэ? Аль нь вэ? ¿Qué son los guisantes? Los guisantes гэж аль нь вэ? La carne es. Болвол аль нь вэ? La carne. La lechuga es. Mi papá. Три алигээр хэрэглээд el bistec. Yo энэ гурвын нэгийг сонгоод a las 7 de la mañana. Хичээлийн бичлэгээ зогсоож байгаад энэ дасгал дээр сайхан ажиллаж байгаа. Одоо хариугаа шалгая. ¿Qué es el desayuno? Өглөөний цай. ¿Qué son los guisantes? Cuando la carne es asado. La lechuga es verde. Mi papá cena el bistec. Yo desayuno a las 7 de la mañana. Өглөөний 7 цагт би цайгаа уудаг. Ejercicio 3. Дасгал 3. Өгүүлбэрүүдийг гүйцээнэ үү? Yo manzanas en el desayuno. Como гэдэг үг хэрэглэх үү? Preparo. Tú guisantes para el almuerzo. Preparas, desayunas. Yo huevos para el desayuno. Preparo, ceno. Nosotros naranjas en la mañana. Comemos, cenamos. Ella lechuga para la ensalada. Prepara, cocina. Хичээлийн бичлэгээ зогсоогоод өгүүлбэрүүдээ сайхан уншаад энэ сонголтоосоо аль хэрэгтэйгээ аваад тэгээд хариугаа шалгаарай. Одоо хариугаа шалгая. Yo como. Tú preparas. Yo preparo. Nosotros comemos. Ella prepara. Ингээд өнөөдрийн хичээл дуусж байна. Хичээлд хамт байсан танд баярлалаа. Хэрэв та миний зааж байгаа Испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувагт маань subscribe хийж all буюу бүх товчийг идэвхжүүлэх юм бол намайг шинэ хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очоод авах болно. Хэрэв танд хичээл минь таалагдсан бол лайктарч, комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Мөн хэрэгтэй гэж бодсон найз нөхөддөө хичээлийг маань дамжуулаарай. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.